За бүгдээрэнд нь өглөөний мэд хүргэе. За намайг Батбаяр гэдэг Монгол Улсын их сургуулийн мэдээлэл технологи электроникийн сургуулийн электроникийн багш байна. За өнөөдөр та бүхэнд за Ерөнхий боловсролын сургуулийн ахлагын сурагчдын дунд анх удаа цогцолж байгаа электроникийн олимпиадад зориулаад микроконтроллер ба програмчлал гэдэг агуулгын хүрээнд танилцуулах хичээл авах бэлдсэн байна. За тэгээд энэ хичээлийн гол зорилго нь олимпиадын эхний шат болох бүтээлийн уралдаанд дэмжлэг болох зорилготой байж байгаа. За энэ учраас сурагчид болон багш нар маань санаа зовлтгүй сумаар байгаа зүйлээ энэ сэдвийн хүрээнд контроллер болон програмчлалын сэдвийн хүрээнд өнөөдөр надаас санаа зовлтгүй асуугаарай. Хамгийн одоо энэ хичээлийн зорилго нь бол та бүхнийг амжилттай бүтээлээ хийхэд одоо зориулсан сургалт учраас энэ боломжийг бол битгий алдараа гэж хүсье. За миний хувьд өөрийгөө товчхон танилцуулбал за гол activity буюу одоо хийдэг ажил маань за робот хөгжүүлэлтийн ажил хийдэг. За тэгээд голчлоод бол AB Robocon тэмцээнд бол баг бэлддэг байсан. За мөн сургалтын зориулалттай робот платформ буюу одоо сургалтын роботуудыг бол зохион бүтээж хөгжүүлж ирсэн. За Once гэдэг одоо робот байгаа. Леготой төстэй энэ Once робот бол хийжсэн. За мөн роботын vision систем буюу одоо роботыг хараатай болох ийм системүүдээр ажиллаж ирсэн. За мөн одоо хөдөлгөөнт роботын байршлуулах ийм системүүдийг бол хөгжүүлж ирсэн. За энэ дээр хамгийн сүүлийн зурган дээр та харж байгаа бол энэ манай роботын Монгол Улсын сургуулийн роботын одоо энэ удирдлагын хавтан харагдаж байна. Энэ дээр ингээд соёмтой энэ бол бидний хийсэн гэдэг роботын удирдлагын хавтан. За тэгэхээр энэ бол нэлээд олон жилийн өмнө бараг 20 жилийн өмнөх юм хавтаны зураг байна. За тэгээд Робоконтой холбоотойгоор гэх юм бол манай Робоконы баг бол одоо Робокон тэмцээн чинь зохион байгуулагдаад нэг 20 гаруй жил болж байгаа. За тэгээд эндээс бол манай баг бол нэлээдгүй амжилттай оролцож за нийт 6 удаа их орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон байдаг. За мөн миний хувьд бол 2019 болон 25 онд зохиогдсон олон улсын AB Robocon тэмцээнийг Монгол зохиоход нь одоо дөрмийг нь зохиох ажилд оролцсон. За мөн ерөнхий шүүгчээр нь ажиллаж ирсэн. За тэгээд манай сургуулийн хувьд тийм ээ. За энэ одоо дата бол жоохон дээр үеих. Гэхдээ за манай яг сургуулийн хувьд бол за хүйсийн харьцаа ойролцоогоор 60-40 тийм ээ. За тэгээд нийт төгсөгчдийн 10 орчим хүн бол ингээд дэлхийд даяар дэлхийн IT компаниудад ингээд мэргэжлэрээ ажиллаад явж идэг. За энэ тоо бол одоо одоогоос нэг 6-7 жилийн өмнөх тоонууд учраас жоохон шинжлэгдсэн баг. Энэ 10% гэдэг тоо бол нэлээд өссөн баг гэж бодож байна. Тэгээд за тэгэхээр мэдээлэл технологийн чиглэлээр сурч мэдлэг эзэмших нь бол одоо Монголд төдийгүй дэлхийд үнэлэгддэг юм мэргэжил юм а гэдгийг өгүүлсэн юм а. За тэгэхээр өнөөдрийнхөө хичээлийг тийм ээ технологийн цаана юу гэдэг вэ гэдэг энэ асуултаар эхлэе. За тэгэхээр бид бүхэн брэндүүд тийм ээ одоо том дэлхийн томоохон технологийн компаниудын логог бол баг бүгдээрээ хараад тань. За тэгэхээр эдгээр компаниуд юу хийдэг вэ гэхээр гар утаснаас ахуулаад тийм ээ лаптоп, за эмнэлгийн тунаг хөрөмж, автомашин, робот, за бүр зарим нь бол ингээд сансрын хөлөг SpaceX. За тэгвэл эдгээрийг амьлуулж байгаа зүйл нь бол хамгийн чухал зүйл нь бол удирдлагын хавтан тийм ээ электрон удирдлагын хавтан гэж байгаа тийм. За тэгэхээр мэдээж одоо өндөр түвшний электрон удирдлагын хавтан хийх юм бол бид нэлээд одоо өндөр технологи ашиглах ийм шаардлага гардаг. Гэхдээ энэ бүх технологи анаас ихсэн гэхээр маш энгийн
технологиос эхэлсэн гэдэг. Жишээлх юм бол бидний сайн мэддэг Arduino Uno тийм ээ. За энэ Arduino Uno-гоор бол бид нэр маш их зүйлийг хийж болно. Тэгээд бид нэр ингээд харах юм бол энэ дээр харагдаж байгаа энэ NVIDIA Jetson гэдэг энэ удирдлагын хавтан болон Arduino Uno 2 бол өстэй харагдаж байгаа тийм ээ. Тэгэхээр нэг нь бол баг зэрэг комплекс буюу advanced тийм ээ харагдаж байгаа. Arduino Uno бол арай энгийн харагдаж байгаа тийм. Тэгэхээр бид нэр энэ энгийн Arduino Uno-гоос эхлээд хийж эхлэх юм бол ирээдүйд энэ мөнгө технологийн электрон системүүдийг хийж чаддаг болох нэ гэж. За тэгэхээр электрон удирдлагын систем гэж юу вэ гэхээр тийм ээ. За бид нэр электрон удирдлагын системийг ярихаас өмнө өөрсдийнхөө биеийг тийм ээ хүний биеийг хэдүүлээ төсөөлье л да тийм ээ. За тэгэхээр хүн ер нь яаж ажилт юм бэ гэхэд хэдүүлээ төсөөлье тийм ээ. За тэгэхээр хүн бол жишээл нүдэрээ харах ч юм уу нэмэ чихээрээ сонсох. За эсвэл арьс энэ мэдрэхүүгээрээ мэдрэх тийм ээ. Халуун хүйтнийг мэдрэх гэдэг юм тийм ээ. За амтлах, үнэрлэх гэдэг ингээд төрөл бүрийн бидний мэдрэхүү гэж байна тийм ээ. За энэ мэдрэхүүнүүдээр орж ирсэн мэдээлэл буюу сигналыг тийм ээ бид нэр тархиараа боловсруулж байгаа тийм ээ. За тархиараа боловсруулад жишээлх юм бол тийм ээ. За миний нүд рүү ингээд хувцс гэрэл туслаа гэж үзэлт тийм ээ. Тэгвэл би тэр хувцс гэрэл тусж байгаа учраас би нүдээ хамгаалах ёстой гэдэг энэ тооцоолтыг хийх нэ тийм ээ. Миний тарих энийг боловсруулж болох юм тийм ээ. За гэрэл хувцс биш шүү гэдгийг тооцоолох юм тийм ээ. За ингээд хариу үйлдэл нь юу орж ирэх вэ гэхээр би гараа хөдөлгөөд нүдээ тэр хувцс гэрлээс хамгаалж байгаа тийм ээ. Хамгаалах ийм үйлдэл хийж байгаа гэсэн тийм ээ. За тэгэхээр электрон удирдлагын систем бол яг үүнийг хийж байгаа. Яг үүнийг хийж байгаа. Гэхдээ электрон буюу цахилгааныг ашиглаад тийм ээ. Электрон буюу цахилгаан ашиглаад хийж байгаа энэ системийг бид электрон удирдлагын систем гэж нэрлэж байгаа нэ. За тэгэхээр хүн бол жишээ нь хоол идээд энерги үйлдвэрлээд за тухайн энерги яг тооцоолох, за хөдлөх тийм ээ энэ үйлдэлд ашигладаг бол электрон удирдлагын системийн хувьд бол цахилгаан энерги буюу бидний хорвол тийм ээ ток гэж бид нар ярьдаг тийм ээ ток хэрэглээд энэ үйлдэлийг хийдэг байх тийм ээ. За тэгэхээр энэ зурган дээр тийм ээ бид нар яг электрон удирдлагын системийн тухай ингээд аваад үзсэн байл тийм ээ. За тэгэхээр электрон удирдлагын систем бол тоон болон аналог гэсэн хоёр төрөл байдаг. За өнөөдөр бол бид нэр тоон системийн тухай ярих гэж байгаа. Тоон буюу орчин үеийн систем тийм ээ. Орчин үед хэрэглэгдэж байгаа ихэнх системүүд бол тоон систем болчихсон гэж байна тийм ээ. За тэгэхээр оролт буюу input тийм ээ. За хүнээр төсөөлөх юм бол нүд чих гэх мэт тийм ээ. За энэ оролтыг за тоо болгож хувиргаад тоон хэлбэрээр processing unit буюу за бидний хэл заншлаар CPU Central Processing Unit гэдэг бид нэртэй. За хүнээр бол тархин гэж ойлгож байна. За тооцоолох хэсэг тийм ээ. Тооцоолох хэсэг рүү оруулаад за ингээд тооцоолох хэсгээс үр дүнг буцаад тоо хэлбэрээр гаргадаг. Тоо хэлбэр. За ингээд энэ тоог буцаагаад гаралтанд шаардлагатай гаралт болгож гаргаж байгаа энэ гаралтын хэлхий. Энэ үндсэн 3 хэсгээс бол тогтдог байна тийм ээ. За тэгэхээр энэ бол блок тийм ээ. Бид нэр ингээд дөрвөлжин хайрцаг зурцсан. За тэгвэл яг бодитоор энэ эдгээр нь юу ямар байдлаар харагдах вэ гэхээр ийм байдлаар харагддаг тийм ээ. За жишээлх юм бол биднэрт энэ хөдөлгөөн мэдрэгч сенсор тийм ээ. Бид нэр өдөр тутамдаа хэрэглэдэг энэ хүн хөдөлгөөн мэдрэхлээр хэсэг гэрлүүд гэдэг тийм ээ. Тэдгээр гэрлүүд нь бол бүгд энэ сенсороор энэ сенсорыг хэрэглэдэг тийм ээ. За энэ бол жишээлх юм бол чигшил хэмждэг сенсор гэдэг юм тийм ээ. Энэ ультрасоник буюу хит авиа ашигласан зай хэмждэг сенсор тийм ээ. Сарсан баг ухааны байршлаа тогтоодог системтэй төстэй гэсэн үг тийм ээ. За мөн товчлуур байж болно тийм ээ. Товчлуур аль товчлуур дарагдсан бэ гэдгээс хамаарат бидний
тооцоолох үйлдэл хийж болно тийм ээ. За ингээд эдгээр сенсор буюу мэдрэхээс орж ирсэн өгөгдлийг тийм ээ боловсруулад боловсруулах хэсэг нь болохоор бидний нөгөө электрон удирдлагын систем буюу одоо бидний өнөөдрийн хичээлээр Arduino тийм ээ Arduino дээр боловсруулалт хийгдээд за ингээд эргээд гаралтанд нэ тийм ээ гаралтанд бол бид нэр за дэлгэцэн дээр харуулж болж байна тийм ээ за эсвэл янз бүрийн мотор хөдөлгөөд явж болж байна тийм ээ ингээд эсвэл дуу чимээ гаргаж болно гэх юм ингээд төрөл бүрийн аргаар бид нэр гаралтанд одоо боловсруулсан өгөгдлөө гаргаж болж байгаа тийм ээ за тэгэхээр энэ дээр бид нэг юмыг гээд сайн анзаарах хэрэгтэй тоо ороод тоо гарч байгаа тийм тэгэхээр тооцоолох хэсэг гэдэг маань юу хийдэг зүйл вэ гэхээр processing unit гэдэг нь ерөнхийдөө маш товчхондоо тооны машин гэж ойлгож байна. Тийм ээ? Ерөөсөл тоо боддог гэсэн. Тийм ээ? Тэгэхээр бидний гар утсан дотор болж байгаа, компьютер дотор болж байгаа бүх зүйл бол юу гэдэг вэ гэхээр ямар нэг тоо бодлого явагдчих байгаа гэсэн ийм санаа хэлж тийм ээ? За тэгэхээр электрон удирдлагын систем үндсэн хоёр хэсэгт хуваагдчих тийм ээ. Хоёр бүрдэн хэсэгтэй. За нэгдүгээр бол техник хангамж, хоёрдугаар бол програм хангамж тийм ээ. За техник хангамжид бол бидний саяны одоо дурдсан техник хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүд буюу сенсор, за процессор тийм ээ. За мөн активатор буюу одоо энэ гаралтын бүрэлдэхүүн хэсгүүд тийм ээ. Дэлгэц, мотор, спикер ч гэдэг юм тийм ээ. Энэ зүйлсүүд хамаардаг байна тийм ээ. За програм хангамжийн хэсэгт болохоор бидний одоо зааврууд тийм ээ хэрхэн ажиллах вэ? За орж ирсэн өгөгдлийг хэрхэн боловсруулах вэ? Орж ирсэн өгөгдөлд яаж хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг зааж өгсөн команд буюу заавруудын дарааллыг бид нэр програм гэж хэлж байгаа тийм ээ. За энэ програм хангамжийг хийхийн тулд бид нэр алгоритм гэдэг зүйлийг бол боловсруулдаг. За энэ алгоритм гэдэг нь бол ийм алгоритм гэдэг гадаад үг боловч яг үнэндээ бол бидний өдөр тутамдаа хийдэг одоо аливаа үйлдэлийг аливаа одоо даалгаврыг биелүүлэхдээ хэрэгэлдэг заавруудын одоо багц гэж ойлгож байна тийм ээ. Заавруудын багц. Жишээлх юм бол сургууль руугаа явахдаа яах ёстой вэ гэх юм бол би сургуультай явахын тулд жишээлх юм бол тийм ээ. За цүнхээ авах ёстой тийм ээ. За ингээд одоо тусан суух ёстой гэдэг юм уу тийм ээ. За ингээд сургууль дээр очиод буцаад ирэхдээ бол одоо яах юм? Буцаад автобусан суух ёстой. Ирээд гэртээ ирээд гэрийн даалгавар хийх ёстой ч гэдэг юм тийм ээ. За ингээд сургуультай явах рутин буюу сургуультай явах энэ заавар бол одоо ийм байх жишээ тийм ээ. За тэгэхээр энэ заавруудыг нийлүүлсэн энэ багцыг бол бид нэр алгоритм гэж нэрлэдэг тийм. Тэгэхээр алгоритм гэдэг бол заавар гэсэн үг байна. За тэгэхээр одоо бид нэр ингээд Arduino дээр ингээд одоо янз бүрийн электрон орлол гартын төхөөрөмжүүдийг холбоод тийм ээ. Ингээд програм бичээд ингээд хийлээ гэж бодъё тийм. Тэгэхээр нэг юм хідэн лед холбосон нэг серво мотор холбосон ч юм уу нэг юм одоо хідэн ардасан утастай нэг юм сони юм болох гэдэг тийм. За тэгэхээр ингээд дуусчихж байгаа мó гэдэг энэ асуудал гарч ирж байгаа тийм. За тэгэхээр энэ бол ингээд дуусахгүй. За энэ ардсан одоо энэ электрон хэлхийг юу болох гэдэг бол бидний хэр бүтээл сэтгэлгээтэй тийм ээ хэр их зүйл мөрөөдөж хэр их зүйл төсөөлж байгаагаас хамаарат юу ч болж болно. Жишээлх юм бол хамгийн энгийн жишээнүүд энд би одоо зургаар оруулсан байж байна. Жишээлх юм бол серво моторуудыг хид хидийг бид нэр ашиглаад за робот гар хийж болж байна тийм ээ. Робот гар хийж болж байна. За мөн сенсоруудыг холбоод за төрөл бүрийн активаторуудыг хэрэглээд бид нэр гэрийн автоматжуулалт хийж болж байна тийм ээ. Орон гэрээ бол бид нэр автомат тийм. За
робот хүн хийж болчих тийм ээ. Humanoid робот хийж болчих тийм. За бүр цаашлаад зүгээр зугаатай тийм ээ. Жишээлх юм бол бид нэр одоо шинэ жилээр ойрхон жишээ гэх юм бол тийм ээ. Шинэ жилээр бид нэр одоо гацуурынхаа гэрлэн чимэглэлийг бид нэр янз бүрээр өөрсдөө хийж зохион бүтээж болох гэсэн үг тийм ээ. Гэх мэтчлэн бидний одоо бүтээл сэтгэлгээнээс хамаарат бид нар бол төл бүрийн зүйлийг зохиож болно гэсэн үг тийм ээ. За тэгэхээр бидний өнөөдөр хэрэгжилж байгаа энэ Arduino-гийн одоо юу хийж чадах хязгаар нь бол та бүхнээс хамаарах нэ. За тэгэхээр Arduino гэж юу вэ гэх тийм. За Arduino бол одоо электрон удирдлагын систем тийм ээ. Жижиг хэмжээний электрон удирдлагын систем. За энэ электрон удирдлагын системийн хамгийн чухал хэсэг нь болохоор энэ одоо хар пластик зүйл байж байгаа тийм. За ингээ гаднаас нь харах юм бол бид энэ хар өнгөтэй пластик байгаад хэдэн ийм төмөр одоо хөлнүүд гарцсан тийм. За тэгэхээр гаднаас нь харахад бол ийм тийм ээ. Тэгвэл яг энэ пластикны дотор талд нь хамгийн чухал зүйл нь буюу одоо бидний чип гэж нэрлэдэг. За микро схем гэж нэрлэдэг тийм ээ. За CPU гэж нэрлэж болно тийм ээ. За янз бүрээр ингэж нэрлэж болно тийм ээ. За тэгэхээр дотор нь нэг ийм зүйл байх нэ гэж тийм ээ. За тэгэхээр энэ бол одоо төрөчийн хичээл дээр Батутган багшийн одоо дөрвсөн одоо хагас дамжуулагчаар хийсэн одоо ийм интеграл хэлхээ буюу одоо чипний код бүтцэн энд харагдаж байгаа гэсэн үг тийм ээ. Энэ бол ингээ хагас дамжуулагч одоо элементүүд харагдаж байгаа гэсэн үг тийм ээ. Ерөнхийдөө бол их одоо бүтцэн бол транзисторууд байж байгаа гэж болох байна тийм транзистор. За ингээ харахад бол энд нэг ойлгомжтой юм бол байхгүй тийм ээ. Ингээ нэг ийм сонин барилга чип шиг ингээ харагддаг тийм. Гэхдээ яг үнэндээ бол энэ барилгатай одоо төсөөлөвч ойлгуулж болно. За тэгээд ингээ харах юм бол биднэрт за жишээлх юм бол энэ хэсэгт нь санах ухаан, программын санах ухаан буюу программаа бид нар хадгалдаг санах ухааны хэсэг энд байж байна. За мөн програм ажиллаж явах явцад хэрэгэлдэг RAM гэж бидний мэднэ тийм ээ. Random access memory гэсэн тийм ээ. Энэ шуурхай санах ухаан хэсэг энд байж байна. За тооцоолох log хэсэг буюу бидний нэрэлсэн CPU-ний хэсэг энд байж байна тийм ээ. За яг энэ бол ганцаараа бол CPU гэж нэрлэгдэхгүй. Гэхдээ яг бүгд нь ойлгомжтой та хэдэд ойлгомжтой болох үгнээс бол CPU гэдэг юм бичсэн байж байна. Яг үндсэн нэршил нь бол arithmetic logic unit гэж байдаг. За ингээд мөн одоо энд байгаа энэ одоо ялгар одоо энэ цэгүүд харагдчихээн тийм ээ. Энд ч бас харагдчихээн тийм ээ. Энд харагдчих. За эдгээр нь бол бүгд юу ах нь орд гаралтууд буюу бидний нөгөө төрөүний энэ одоо хөлнүүдийн чиптэй холбогддог. Одоо интеграл схемтэй холбогдож байгаа энэ хэсгүүд нь л энд харагдчих гэсэн үг тийм ээ. За тэгэхээр үндсэндээ бол дотоод бүтцийн хувьд бол Arduino дотор бол ийм хагас дамжуулагч ингэ байж байгаа байна. За тэгэхээр хагас дамжуулагчийн зураг харсан жоохон ойлгомжгүй дээ. Тэгэхээр хэдүүлээ жоохон ойлгомжтой болох үүднээс ингээд лог диаграм байдлаар ингэ хараад үзье. За тэгэхээр биднэрт бол Arduino дотор юу байдаг вэ гэхээр тооцоолох хэсэг буюу CPU, processing unit. За биднийх бол тооны машин байх нь тийм ээ, тоо боддог гэсэн үг тийм ээ. За тэгээд тэр тухайн тоог хэрхэн яаж бодох вэ? Ямар дараалалаар бодох вэ? Ямар нөхцөл шалгах вэ гэдэг одоо командуудыг хадгалдаг санах бай. Програмаа хадгална, дээрээс нь өгдлөө хадгална тийм ээ. За тэгэхээр санах байдаг байна тийм ээ. За ингээд тухайн одоо хэрэгтэй мэдээллийг авах, за мөн боловсруулсан өгдлийг гаргахад зориулсан орос гаралтай байна тийм ээ. За энэ бол ингээд үндсэн хэсгүүд бүрэлдэхүүн хэсгүүд байна тийм ээ. За энэ доор бол удирдлагын хэсэг гэсэн нэг юм том хэсгийг тавьсан байж байна. За энэ ямар учиртай вэ гэхээр одоо шилжих юм бол програм одоо команд орж ирлээ тийм команд орж ирлээ тийм. Тэгэхээр энэ командыг энэ ямар учиртай команд вэ? За одоо энэ тооцоолох хэсэг яг юу хийх вэ? Орд гаралт одоо яг
ямар мэдээллийг оруулах уу, юуг гаргах уу гэдгийг одоо шийдэж өгдөг, удирддаг энэ дотоод энэ гурван зүйлийг тийм ээ удирдах тийм ээ хэн хизээ юу хийх үү гэдгийг зааж өгдөг энэ контрол юнит буюу удирдлагын хэсэг гэсэн ийм үндсэн одоо дөрвөн бүрэлдэхүүн хэсэг байна тийм ээ. Маш одоо тоомлоод одоо ерөнхийлж авч үзэх юм бол манай одоо Arduino-гийн дотор л Arduino Uno-гийн одоо энэ микроконтроллер дотор л ийм дөрвөн хэсэг ажиллаж одоо бидний даалгаврыг бол гүйцэтгэдэг байна. За тэгэхээр Arduino-гийн хувьд болохоор оролт гаралт гэж байгаа. За оролт гаралтын хувьд бол бид нэр энд 3 одоо үндсэн хэсэгт ингээд хуваацсан байж байна тийм ээ. За дижитал I/O буюу digital input output байж байна. За мөн аналог input output байж байна. За тэгээд power гэсэн хэсэг байж тийм. За тэгэхээр digital гэдэг маань ерөнхийдөө 1-0 гэж ойлгож болно тийм. Бид нэр ер нь digital гэдгийг бол 1-0 буюу тоогоор илэрхийлэгдсэн ийм систем гэж ерөнхийдөө мэдж байгаа тийм. За тэгэхээр digital I/O-гийн хувьд болохоор одоо зөвхөн хүчтлийн төвшингийн хувьд болохоор өндөр төвшин эсвэл нам төвшин гэсэн ийм хоёр үндсэн одоо ийм төвшөнтэйгээр одоо хүчтэл гаргадаг ийм оролт гаралтыг digital I/O гэж хэлж байгаа тийм. За аналог I/O гэдэг нь болохоор одоо аналог хүчтлийн оролт гэсэн үг тийм ээ. За тэгэхээр аналог хүчтэл гэдэг маань жишээ нь 1 вольт юм уу, 1.5 вольт юм уу, 2 вольт юм уу, 3 вольт юм уу гэдэг нь одоо энэ аналог хүчтэлд бол тус бүрдээ өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг. Ийм одоо оролтыг бол бид нар аналог оролт гэж нэрлэж байгаа тийм. За тэгэхээр дижитал болон аналог хоёрын хооронд үндсэн ялгаа нь дижитал оролтын үед бол өндөр түвшин эсвэл нам түвшин гэсэн тийм ээ. Ийм хоёрхан түвшин авч үзэх юм тийм ээ. Аналог оролтын хувьд болохоор аналог оролт нь хэдэн вольт вэ гэдэг энэ ойлголтыг авч үздэг гэсэн үг тийм ээ. За тэгээд энэ power хэлэхээ бол одоо бид нар эндээс бол одоо жижиг хэмжээний гадаад хэлхийг бол эндээс бид нар ийм үүсгүүрээр бид нар бол яг үхээр хангаж өгөх боломжтой байж дээ тийм ээ. Жижиг хэмжээний гэдгийг ойлгохоор тэгэхгүй одоо их хэмжээний чадал хэрэгэлдэг мотор гэх мэтчлэн тийм ээ элементүүдийг эндээс одоо жижигх юм бол төрүүчийн хичээл дээр Батцхан багшийн хэлсэн одоо энэ гүйдэл нь хөвөхгүй тийм ээ ийм тохиолдол гарах юм бол одоо энэ системийн маань хүчтэл нь гэдэг ундаг ийм одоо сул талтай байж байгаа. Тэгэхээр бид нэр их хэмжээний чадал хэрэгэлдэг систем одоо тижих гэж байгаа бол энэ power-с биш одоо тусад нь тийм ээ жишээлх юм бол энд одоо гаднаас орж ирдэг нэмэлт power-ыг хэлэх байж байгаа тийм. Тэгэхээр эндээс ч юм уу тижих ийм хэрэгтэй. За тэгээд сүүлд нь Arduino-гийн хувьд болохоор энд нэг ийм хэсэг байж байгаа. За энэ хэсэг болохоор програмчлалдаг хэсэг байж байгаа. Програмчлалдаг хэсэг. Бидний одоо санах ойруу, програмын санах ойруу бид нэр ямар програм одоо хуулах вэ гэдэг процессыг бол энд одоо хийж өгдөг гэсэн үг тийм ээ. Компьютертэй холбоод компьютераас одоо энэ бидний флаш санах ойруу бидний програмыг бол яг үгээр ийшээ даунлоад буюу хуулж өгдөг гэсэн үг тийм ээ. За энэ процессыг хийж байгаа энэ бид нар бол программер буюу програмчлагч гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ бол програм хуулдаг юм файл нэмэлтээр хавтан дээр бид зөвхөн амар болгохын тулд хийгээд өгсөн байх тийм ээ. За За тэгээд процессор маань яг дотроо юу хийдэг вэ гэдэг тийм ээ. За тэгэхээр бид нэр процессор дотор юу хийдэг вэ гэхээр тоо боддог гэж ерөнхийдөө ярьсан тийм тоо бодно тийм. За тэгэхээр ингээд тоо бодно. За мөн одоо дата трансфер буюу одоо өгдлийг унших, бичих гэсэн бас үйлдэлүүдийг хийн. За тэгэхээр энэ үйлдэлүүдийг одоо хэрхэн яаж хийх вэ гэдэг дарааллыг заавруудыг одоо дараалалд оруулж өгч байгаа энэ зүйлийн үед алгоритм гэж нэрлэж байгаа тийм ээ. Энэ заавруудыг алгоритм гэж нэрлэж байгаа. За энэ алгоритмын дагуу бичсэн
програм буюу командуудын багц тийм ээ. Энэ маш олон одоо ийм програм командууд байж байна. За эдгээр командуудыг ингээ нийлүүлээд бид юу гэж нэрлэж байгаа вэ? Програм гэж нэрлэж байгаа тийм. За тэгэхээр процессор юу гэж байгаа вэ гэхээр алгоритмын дагуу програмыг гүйцэтгэх гэсэн үг тийм ээ. Гүйцэтгэх. За тэгэхээр яг энэ үйлдэл хэрхэн явагддаг вэ гэхээр за жишээ нь командууд нь бол програмын санах хойд бол хадгалагдсан байна тийм ээ. За энэ бол бидний флаш санах хойд хадгалагдсан байна тийм. За компьютерийн хувьд бол бид нар хард дискэн дээрээ програм хадгалчихсан байж байгаа тийм ээ. За ингээд тухайн програмыг одоо ажиллуулж эхлэхэд за тухайн програм одоо микроконтроллер буюу Arduino маань програмын командуудыг дарааллын дагуу уншиж гүйцэтгэдэг. Дарааллын дагуу гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр бидний одоо командууд буюу жишээлх юм бол энд байгаа энд ингээд 4 ширхэг команд энд бичсэн байна л да тийм ээ. Digital write, delay, digital write, delay гэсэн ийм 4 команд бичсэн байна тийм ээ. За энэ 4 командыг нэг нь дарааллын дагуу гэдэг маань эхлээд хамгийн ихний мөрийг дараа нь 2 дугаар мөрийг дараа нь 3 дугаар мөрийг дараа нь 4 дугаар мөрийг гэх мэтчлэн дарааллын дагуу гүйцэтгэдэг гэсэн тийм ээ. Тэгэхээр одоо цуваа ийм үйлдэл хийдэг гэсэн ийм санааг илэрхийлж байна. Тэгэхээр бидний одоо програм бол одоо дарааллын дагуу гүйцэтгэдэг багны гэдэг юм. За тэгээд яг энэ командыг гүйцэтгэхийн тулд микропроцессор буюу дотооддоо яг ямар үйлдэл одоо хийгээд байгаа юм бэ гэхээр одоо эхлээд командыг санах байгаас уншина тийм ээ. Эхлээд командыг санах байгаас уншаад за ингээд уншсан команда задлж ойлгоно. Эхлээд микро одоо процессор маань тухайн команд нь ямар утга учиртай команд вэ гэдгийг ойлгоно гэсэн үг тийм ээ. Ойлгоно. За ингээд ойлгосныхоо үр дүнд тухайн командад шаардлагатай өгөгдлүүдийг цуглуулна. За жишээлх юм бол А тоон дээр Б тоог нэмээ гэсэн одоо заавар гэж надад ирлээ гэж үзэлт тийм ээ. Команд заавар буюу команд ирсэн гэж үз тийм. Тэгвэл надад одоо нэмэх үйлдэл ирсэн юм байна. Тэгээд А, Б гэсэн хоёр тоо байгаа юм байна. Тэгвэл надад А, Б гэсэн хоёр тоо хэрэгтэй юм байна. За тэр А, Б тоо нь хаав байна гэдээ бид А, Б тоог олж ирэх гэсэн үг тийм ээ. За ингээд тэр А, Б тоог аваад за ингээд одоо би нэмэх үйлдэл хийх гэдгийг мэдчихэж байгаа. Надад А, Б тоо маань байж гин. За ингээд командыг ядах нь гүйцэтгэх. За одоо бол яг нэмэх үйлдэл хийх тийм ээ. За ингээд нэмэх үйлдэл хийснийхаа дараа үр дүнг нь хадгалах тийм ээ. Хаана хадгалах ёстой вэ? Тэр газар нь хадгалж өгдөг гэсэн үг тийм ээ. За тэгэхээр үндсэн одоо зөвхөн одоо Arduino гэлтгүү тийм ээ. Ер нь одоо энд бол ингээд гарчигдэр процессор гэдэг энэ ерөнхий нэр ингээд өгшмжсэн байж байгаа. Тэгэхээр бидний компьютерч байна уу, Arduino байна уу тийм ээ. Бүх одоо энэ процессорын системүүд бол энэ одоо дарааллын дагуу командыг гүйцэтгэдэг тийм ээ. Командыг гүйцэтгэдэг. За мэдээж одоо орчин үеийн технологитой сайн процессоруудад арай одоо юу гэдгийг хурдтай болохын тулд арай өөр ингээд ийм бүтцтэй ийм процессорууд бол байгаа. Гэхдээ үндсэн хийж байгаа үйлдэл нь л яг юм байдаг тийм ээ. За тэгээ хэдүүлээ нэг ийм процессор өөрөөсөө зохиож үзье гэж байна тийм ээ. Процессор. За тэрийгээ бид нэр болохоор юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр бидний бяцхан компьютер гэдээ нэрлэчихье гэх тийм ээ. За тэгээ энэ болохоор ингээд манай одоо компьютер тийм ээ. Бидний бяцхан компьютер гэх нэртэй ийм жижигхэн одоо микроконтроллер бид нэр зохиох гэж байна л да. За тэгээд энэ жижигхэн одоо контроллер маань юу хийдэг вэ гэхээр дөрвөн үйлдэлтэй. За дөрвөн үйлдэл нь нэмэх, унших, бичих, за үсрэх, branch буюу үсрэх гэх тийм ээ. За энэ бол бас одоо програм бичихэд бол нэлээд чухал үр гүйцэтгэдэг одоо команд байж байгаа. За тэгээ өгөгдлөө хадгалдаг өгөгдлийн одоо RAM гэж хэлж болно тийм санах байна. Дөрвөн ширхэг өгөгдлийг санах байна тийм. За дөрвөн тийм ээ. Бид нар чинь бол одоогийн компьютер дээр хэрэглэдэг RAM чинь болохоор юу вэ? 8 ГБ, 16 ГБ, 36 ГБ гэж бид нар ингээ маш том RAM хэрэглэж байгаа тийм ээ. Биднийх бол дөрвөн байт RAM хэрэглэдэг тийм ээ. За ингээ програмын одоо санах хойноос болохоор
яах нь гэхээр 16 хэрэг тийм ээ 16 байт санах байдаг гэдэг маш жижигхэн ийм процессор хийж үзье гэж тийм ээ процессор хийж үзье тийм. За тэгэхээр энэ процессорыг хийхийн тулд бид нэр эхлээд юуг бид нэр тодорхойлох хэрэгтэй вэ гэхээр энэ ямар командууд нь юу нь ямар байх хэрэгтэй юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй тийм үү тодорхойлох хэрэгтэй. За тэгэхээр үүний тулд бид нэр команд за тэгээд ер нь энэ алгоритмыг бид нэр хэрхэн execute хийх юм бэ гэдэг энэ ерөнхий төсөөллийг ингээд авах хэрэгтэй. За тэгэхээр үүн дээр болохоор хэдүүлээд төр зур өөр тийшээ үсрээд алгоритмын тухай багш нь одоо яах гэж байна. Алгоритм гэдэг бол одоо түрүүний одоо хэлснээр бидний хувьд бол одоо заавруудын дараалал гэж хэлж байна тийм ээ. Заавруудын дараалал. За тэгэхээр тэр заавруудыг хэрхэн одоо зохион байгуулах вэ? За тэгээд тэр зааврууд одоо алгоритмыг хэрхэн боловсруулах вэ тийм ээ. Тэр зааврын дарааллуудыг хэрхэн одоо хялбар одоо оновчтой гаргах уу гэдэг бол одоо тэр хүнийг зохиож байгаа хүний чадамдаас хамаарч байгаа гэсэн. За тэгэхээр тэрэн дээр бид нэр одоо бид нар бодлого бодож сурахын тулд маш олон тоо ингээ гэрийн даалгавар хийдэгтэй адилхан бид нэр маш олон дасгал хийх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр тэр дасгал хийх боломжийг биднэрт олгодог одоо хийдэг юм орчингууд маш их байж байгаа тийм маш олон зүйл одоо байгаа. За түүний нэг нь болохоор энэ Google буюу бидний мэддэг Google тийм ээ Google-ийн энэ Blockly гэдэг энэ одоо програмчлалын орчин байдаг. За энэ болохоор яг одоо програмчлалыг анхан шатнаас нь сурж байгаа хүүхдүүдэд зориулаад хүүхд ч гэлтгүй тийм ээ том ч гэж болно тийм ээ. Анхан шатнаас нь сурж байгаа хүнд зориулаад юу одоо сурах зориулсан ийм форм буюу орчин байж байгаа тийм ээ. За тэгээд энд та нар энэ одоо бүгдээс ингээ блоклигээ хайхаар ингээ угаасаа гараад ирнэ. За ингээ орохлоор ингээд энд янз бүрийн юм байж байгаа. Янз бүрийн tutorial за тэгээ ингээ guide ингээ янз бүрийн юм байж байгаа. Та өөрсдөө энийг ороод үзээрэй. За өгшийнх нь хэлэх гээд байгаа энд та нарт танилцуулах нэг юм юу вэ гэхээр жоохон ингээ доошоо болгонгууд энд за энэ trusted by developers гэсэн энэ одоо хэсэг дээр байж байна. Эдгээр нь бол бүгд ингээд өөр өөрсдийн гэсэн одоо энэ програмчлалын орчингууд байж байгаа. За тэгэхээр эдгээрээс та хэд дуртайгаа сонгоод за тэгээд бүгд өөр өөрийн гэсэн одоо онцлогтой. За тэгээд өөр өөрийн гэсэн заавруудтай, ингээд жишээнүүдтэй ингээд дагаж хийгээд юм. Эхлээд дагаад хийх гэдэг юм те. За мөн челленжүүдтэй байж байгаа. Тэгэхээр та нарын эдгийг орж үзээрэй. Яг програм бичиж сурах гэж байгаа бол энэ одоо ашиглах юм бол илүү одоо сонирхолтойгоор тийм ээ програмчлалыг сурах юм боломжтой тийм ээ. За тэгэхээр багшийн хувьд болохоор өнөөдөр та нарт танилцуулсан болохоор энэ Blockly Games гэдэг энэ хэсгийг танилцуулъя. За энэ Blockly Games гэдэг ингээ оронгууд за энэ ийш ингээ орж байгаа. За тэгэхээр энд бол ингээд одоо програмчлалын анх шатны ойлголтыг авах зориулсан юм тоглоом хэлбэрийн ийм дасгалууд байж байгаа. Тоглоом хэлбэрийн дасгалууд гэж байна. За тэгэхээр програмчлал алгоритм зохион гэдэг нь өөрөө тийм ээ маш олон зүйлд одоо хэрэглэгддэг тийм ээ. За жишээ нь ингээд төрөл бүрийн кино хийхэд хүртэл энэ алгоритмыг ашиглаж болно. Хөгжим тоглоход хүртэл энэ алгоритмыг ашиглаж болно гэсэн ийм санааг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр алгоритм гэдэг зүйл бол зөвхөн одоо электроник ч юм уу програмчлалт байдаг зүйл биш. Бидний өдөр тутмын амьдралд байдаг зүйл учраас энийг бол бид нэр өөрсдөө мэдхгүйгээр бид нар өдөр тутамд бол алгоритм зохиож идэг тийм ээ. Өдрийн одоо өөрө гаргаж байгаа шүү дээ тийм ээ. Бид нар өдөрт ингээд өглөө босоод ийм хийнэ гэх тийм ээ. За энэ маань нэг төрлийн алгоритм гэж болж байна тийм. За тэгээ эндээс нэг жишээ аваад хэдүүлээ хийж үзье. За энд болохоор за энэ хэдүүлээ бат гэж тийм. Энэ бат бол одоо энэ destination буюу одоо энэ газар хүрэх гэж юм тийм ээ. За энийг бид нэр эртээ хүрэх гэж ойлгоч тийм. За
бат гэрлэг байх гэж байгаа байхгүй. За тэгэхээр бат бол одоо гэртээ харихын тулд урагшаа одоо чигээр явах хэрэгтэй харж байна тийм. За тэгэхээр хэдүүлээ run буюу одоо энэ програмыг ажилуулад үз тийм. За тэгэнгүүт move forward буюу одоо урагшаа ингээд нэг алхдаг байна тийм ээ. Ингээд move forward гэдэг команд тийм ээ. Энэ бол бидний команд байна тийм ээ. Команд нь урагшаа нэг алхдаг. За тэгвэл бат гэртээ харихын тулд урагшаа хоёр алхах хэрэгтэй тийм үү. За тэгэхээр бид нэ одоо move forward гэдэг командыг хоёр удаа хийж өгөх юм бол маань гэртээ очих нэ тийм ээ. За тэгэхээр move forward гэдэг командыг хоёр удаа хийх юм бол бид бат бол гэртээ ирлээ тийм. За окей. За тэгвэл дараагийн шатнд тийм ээ. Дараагийн шатнд. За энэ арай жоохон комплекс болж эхэлж тийм. За тэгэхээр бид нэр ингээ харах юм бол move forward ингээд зүүн тишээ ирэх хэрэгтэй тийм. Зүүн тишээ эргээд дахиад чигээрээ дахиж нэг алхаад баруун тишээ эргээд дахиад нэг чигээрээ алхана гэсэн ийм одоо алгоритм зурж болж тийм ээ. За тэгэхээр бид нэр эхлээд move forward гэдэг маань энд байж гин. За ингээд left буюу зүүн тишээ эрэг дахиад move forward буюу чигээрээ алхах. За дараа нь баруун тишээ эрэг дараа нь дахиад чигээр явуулсан ийм дөрвөн командыг бид нэр одоо батад хэлж өгөөд явууллаа тийм ээ. За тэгэхээр за ингээд бат маань явах гэхээр хайрчлаа гэсэн үг тийм ээ. За тэгэхээр одоо энэ дээр нэг юм харагдчих тийм. Бид нэр ингээд урагшаа яв, баруун тишээ яв гэдэг ингээд юу болгон дээр нь яаж юм. Үйлдэл болгон дээр нь ингээд давтаж хэлээд байна тийм ээ. Ингээд урагшаа яв, зүүн эрэг, урагшаа яв, баруун эрэг, урагшаа яв гэх тийм ээ. За тэгэхээр энэ нэг бодлын ингээд одоо олон ийм одоо замыг туулахаар бол яах юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэгэхээр ингээд маш олон ийм команд бид бичих гэдэг юм тийм. За тэгэхээр эндээс одоо энийг хялбарчилдаг ийм одоо команд програмчлалт байдаг. За энэ нь болохоор repeat буюу давтах гэсэн ийм үйлдэл хийж байгаа. Давтах гэсэн үйлдэл хийж байгаа тийм. За тэгэхээр энэ дээр одоо ингэсэн байна л да. You have one block left гэдэг. За нэг блок буюу одоо нэг ийм одоо ганцхан блок л ийшээ тавихад одоо боломж байна ч тийм. За одоо бид нар бол энэ програмыг run хийх юм бол бат маань энд ирээ зогсож байгаа тийм. За бидний түрүүний одоо аргачлалаар бол move forward гэдэг одоо командыг олон дахин давтаж очих гэдэг. Тэгэхээр одоо бол биднээс тийм боломж байхгүй. Биднээс бол repeat буюу давтах гэдэг энэ одоо үйлдэл тийм ээ. За энэ давтах гэдэг энэ үйлдэл дотор юу хийх ёстой юм бэ гэхээр move forward гэдэг энэ үйлдэлийг бид нэр хийчих ёстой гэсэн. За ингэснээр move forward гэдэг үйлдэлийг гэртээ харьтлаа хийнэ гэсэн. Тэгэхээр чигээр алхаад гэртээ харьтлаа чигээр алхаад вэ гэдэг команд болчих жоох гэсэн тийм ээ. За тэгэхээр энийг яаж ажиллах вэ гэсэн тийм ээ. За ингэхлээр одоо яаж юм гэхээр нөгөө олон нэг командыг олон дахин давтаж бичихгүйгээр бид нэр одоо юм loop гэж нэрлэдэг. Loop буюу ийм ашиглаж бид нэр програм бичиж болно гэж тийм ээ. За тэгэхээр одоо энэ юуны хувьд аваад үз тийм ээ. Даалгаврыг аваад үз тийм. Тэгэхээр биднэрт ямар одоо давтах хэрэгтэй байна юу гэхээр юуны одоо ингээ харах юм бол чигээрээ яваад зүүн эргээд чигээрээ яв гэдэг одоо үйл чигээр яв тийм. За тэгээд баруун эрэг гэдэг энэ одоо үйлдэлүүд давтагдаж чинь гэсэн үг тийм. Тэгээ энэ дээр баруун эрэгчих юм бол эндээс дахиад яг энэ анхны байрлал маань гараад ирчих гэсэн үг шүү тийм ээ. Чигээрээ яваад зүүн эргээд чигээрээ яваад баруун эрэг. Гингүүд яг энэ цэг дээр яг энэ байрлал дээр байрлал шигээ бид нэр одоо нөхцөл дээр очиж гэсэн тийм. За тэгэхээр энэ давтах үйлдэлийг бид нэр хийхийн тулд чигээрээ яваад зүүн эргээд
хигээрээ яваад баруун эрг гэдэг. За энэ үйлдэлүүдийг ингээд давтаад авах юм бол одоо гэртээ арих нэ гэж нь Батхан гэртээ арих гэдэг юм. За тэгэхээр энэ бол ингээд loop буюу тийм ээ. За while loop гэж одоо нэрлэдэг ийм давтал хийдэг команд байна. За ингээд гих мэдчлэнгээр тийм ээ. Гих мэдчлэнгээр энэ одоо дасгалуудыг та хэд ингээд цаашаа үргэлжлүүлээд хийгээрэй. За одоо энэ дээр дараагийн одоо нэг юу байгаа. За энэ дээр хин одоо команд орж ирж байна тийм ээ. If гэж тийм ээ. If. За if гэдэг нь хэрвээ гэсэн үг. Хэрвээ. За хэрвээ зам нь зүүн тишээ ирсэн байвал гэсэн ийм нөхцөл байна л да тийм ээ. Тэгэхээр хэрвээ гэдэг нөхцөлийг бид нэр одоо өдөр тутамдаа хэрэглэдэг тийм. Жишээлх юм бол би гэртээ харих замд тийм ээ. Одоо гудамжинд гэртээ харих замын маань гудамжинд одоо том нохоо байлаа гэж бодъё. Би нохооноос айдаг учраас хэрвээ нохоо байвал би жишээ нэгдүгээр гудамжаар биш хоёрдугаар гудамжаар явна гэд би өөрөө одоо яг алгоритм өөрөөсөө алгоритм зохиох биш тийм ээ. За ингээд би яг гэхээр нэгдүгээр гудамжаар эхлээд очиод яг шагааж үзэх нэ тийм ээ. Шагааж хараад нохоо байна уу үзээд нохоо байхгүй бол би нэгдүгээр гудамжаар явчихна. Энэ бол хамгийн бит зам тийм ээ миний. За нохоо байх юм бол яг гэхээр за би энэ гудамжаар явж болохгүй учраас хоёрдугаар гудамжаар явъя. Баг зэрэг тойроо гэхдээ би хоёрдугаар гудамжаар явъя гэдэг. За энийг бол бид нэр өдөр тутамдаа хийдэг тийм ээ. За тэгвэл яг энэ одоо хэрвээ гэдэг нөхцөлийг шалгадаг одоо энэ команд маань энд бичнэ гэсэн үг тийм ээ. За мэдээч үндсэн бидний зорилго бол юу гэхээр гэртээ арих тийм үү? Гэртээ арих тийм ээ. За тэгэхээр энэ давталт буюу тэгээ repeat тийм ээ. Энэ одоо давталт маань бол биднэрт ингээ байх хэрэгтэй тийм ээ. За тэгээд за бид нар бол ингээд урагшаа яваал юм тийм үү? Урагшаа яваал юм. Урагшаа яваад явж жагаад хэрвээ одоо зам маань зүүн тишээ ирсэн байвал зүүн тишээ ирнэ тийм. Зүүн тишээ эргээгүй байвал бид нэг ингээ яваал ах хэрэгтэй тийм ээ. Ингээ яваал ах хэрэгтэй. Явж байгаа зүүн тишээ ирсэн байвал зүүн тишээ эргээд тэгээ яваал ах хэрэгтэй. Явж байгаа зүүн тишээ ирсэн байвал зүүн одоо зам нь зүүн тишээ ирсэн байвал би зүүн тишээ ирнэ. Ингээ явж байгаа зам зүүн тишээ ирсэн байвал би зүүн тишээ ирнэ гэх тийм ээ. За тэгэхээр энд юу хийх ёстой вэ гэхээр ямар ч гэсэн чигээр явах ёстой тийм үү? Чигээр яв. За чигээр явж хах зураа би юу хийх ёстой гэхээр зам зүүн тишээ иргсэн үгүй юу гэдгийг шалгаж явах ёстой. За мөн баруун тишээ иргсэн үү, чигээр байна уу юу гэдгийг ингээд шалгаж болно тийм ээ. За тэгэхээр хэрвээ зүүн тишээ иргсэн байвал зүүн тишээ иргий гэдэг. За ингээд одоо хийчих болж байна тийм. За энийг хэдүүлээ ажиллуулад үзье. За тэгэхээр энд яаж юм гэхээр бид нэр ер нь бол чигээрээ явж байгаа. Гэхдээ зүүн тишээ ирэх үү юу гэдгийг одоо зам зүүн тишээ иргэсэн байвал зүүн тишээ иргэнэ. Ирэх үлхийг хийн. Бус үед нь бол чигээр явж байна гэсэн ийм санаа илэрхийлж тийм ээ. За гэхдээ энэ кодыг арай хурдтай болгохныг боломж байгаа. Сая бол жишээлх юм бол энэ код бол нэлээд удаан явлаа шүү тийм ээ. Ингээ байнга шалгаад ингээ удаан явж тийм. Тэгэхээр энийг арай хурдан очих. Одоо энд нэг блок үлдсэн байж тийм. Нэг арай хурдан очих нэг алгоритм байгаа. Та тэрийг өөрсдөө одоо хичээлийн дараа гэртээ туршиж үзээрэй тийм ээ. За ингээд дараагийн нэг функц болохоор функц гэх команд болохоор за энэ if get else гэж байна тийм. За тэгэхээр хэрвээ гэдэг нөхцөл шалгаад
тэр нөхцөл нь биелэхгүй байвал бусад тохиолдолд юу хийх юм бэ гэдгийг одоо зааж өгдөг команд гэсэн тийм ээ команд. За тэгэхээр жишээлх юм бол энийг бид нэр ингээ ашиглаад одоо юу хийж болох вэ гэхээр одоо бид нар бол эндээс ингээд энд очих хэрэгтэй тийм. За тэгэхээр энд очихын тулд биднэрт энэ нэгэн одоо ингээд ийм хоёр салаа зам байна тийм. Энэ салаа замыг энэ салаа замуудыг ингээд ялгах хэрэгтэй болж байна тийм. Тэгэхээр бид нэр одоо жишээ нь ингээд за энийг ингээд болчих тийм. За тэгэнгүүтээ за ингэж авч ороод. За тэгэхээр одоо бид нэр ингээд тийм зөвхөн ингээд одоо зүүн байвал түрүүнийхээ алгоритмыг явуулж үзье тийм. Ингээд зүүн байвал зүүн тишээ эргээд одоо түрүүний алгоритм гэсэн үг тийм. Түрүүний одоо яг алгоритмыг ингээд бид нэр ажиллуулж үзэх юм бол за ингээд яг уу гэхээр одоо программаны гацчих гэсэн үг тийм. За тэгэхээр бидний алгоритм одоо яасан байна? Буруу болсон гэсэн. Бид нэр алгоритмаа буруу зохиосон учраас одоо бид нэр гацтай авчдах болсон гэсэн үг тийм. За тэгэхээр одоо энэ else буюу одоо хэрвээ нөхцөл нь биелэхгүй бол яах вэ гэдэг энэ командыг ашиглаад анаар гэртээ бас энэ даалгаврыг биелүүлж хийж үзээрэй. За ингээд эндээс бол бид нэр одоо юу ойлгож болох вэ гэхээр алгоритмыг хэрхэн зохиодог юм бэ гэдгийг ерөнхий ойлголт авч болно. За энд бас нэг жишээ байж байгаа. Жишээлх юм бол энд тийм ээ одоо энэ шувуу тийм ээ одоо энэ үтгийг аваад үүрэнд очих хэрэгтэй гэсэн ийм даалгавар байна л тийм ээ. За тэгэхээр за одоо энд болохоор яг үгээр энэ арай өөр даалгавар байж байна. За бид нэр болохоор энд одоо ямар нэг ийм өнцгөр явах чиглэлээр бид нэр даалгавар өгсөн байж тийм. За 45 градус чиглэлд яваа гэдэг энэ даалгавар өгсөн тийм. За тэгэхээр 45 градус чиглэлд явах юм бол тийг аваад ингээд гэртээ арчлаа гэсэн тийм ээ. Шууны хувьд бол үүрэнд очичлаа гэсэн. За одоо энд болохоор ямар даалгавар байна вэ гэхээр үтгийг аваад за гэртээ арих хэрэгтэй тийм ээ. За тэгэхээр эхний ээлжинд бид нэр хэрвээ одоо үт байхгүй бол тийм замд нь үт байхгүй бол нэг үйлдэл хийх нь тийм ээ. Нэг юм үйлдэл хийх нь. За тэгэхээр хэрвээ замд нь үт байхгүй бол бид нар яах ёстой вэ гэхээр ингээд ийшээ явах ёстой тийм ээ. За тэгэхээр энэ өнцгийн хувьд болохоор 0 градус буюу ингээд 0 градус явах ёстой тийм. За үт гараад ирэх юм бол яах вэ? Үт энд болохоор үт байхгүй байвал гэдгийг бид шалгаж байна тийм. Үт гараад ирвэл яах вэ гэхээр үт гараад ирэх юм бол бид нэр 90 градус эрг гэдэг командыг хүчиж байгаа тийм ээ. За ингээд энэ командыг ажиллуулж үзье. За тэгэхээр энэ бол яг үг хэрвээ үт байхгүй бол юу ийх вэ? Байвал юу ийх вэ гэдгийг ингээд хоёр нөхцөлийг одоо биелүүлээд одоо програм гүйцэтгэж байгаа гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ бол бидний одоо алгоритмыг хэрхэн одоо зохиодог вэ гэдгийг одоо тоглоомын аргаар биднэрт ингээ ойлгуулахыг оролдож байгаа ийм платформ. Тэгэхээр энийг та нар ашиглаад өөрсдийнхөө алгоритмын одоо энэ зохиох чадварыг сорж болно, хөгжүүлж болно, сувж болно тийм ээ. За окей. За энэ хүрээд хэдүүлээ нэг завсарлага авъя. За асуух зүйл байвал асуугаарай.
нэг ийм бэлдсэн. Таад түрүү хэлжсэн шүү дээ. 19 онд Робокон тэмцээн Монголд болж исэн гэдэг. Тэгээд тэрний дөрмийг болохоор гэсэн хамт ингээд зохиолцож исэн. Тэгээд тэр сэдв нь юу байсан бэ гэхээр нөгөө экосистем сэдвтэй. Тэгээд морийг төлөөлүүлээд 4 хөлтөөр робот хийх гэдэг ийм сэдвтэй байсан байхгүй. Энэ зүгээр маш товчхон хэдхэн секундын хичээл явуулсан. ABU Robocon, in which students from Asia Pacific countries and regions compete with their ideas and robotic technology. This year's contest was held in Ulaanbaatar, the capital city of Mongolia. Seventeen teams who fought to the top of their domestic competitions gathered at the venue. Яа, энэ болохоор ингээд одоо 19 онд болсон Робокон тэмцээн. Тэгээд 17 орны 18 баг өсөлдсөн. За манай Монголын баг бол 2 дугаар байнд гэсэн амжилттай байж байгаа. За дараагийнх нь болохоор өнгөрсөн 8 сард болсон Робокон тэмцээн. За тэгээд энэ Робокон тэмцээн болохоор сагсан бөмбөг гэдэг одоо сэдвтэй болсон. За тэгээд энэ болохоор Токиогийн их сургуулийн одоо энэ бэлтгэл үеийнхэн бичлэг багхгүй. Тэгээд энэ жил авраг болсон юм баг байж байгаа. Тэгээд хэрхэн роботууд сакс тоглолт оюутнууд сакс тоглодог робот хийснийг харцгаа тийм ээ. Эргэнээс анч. За ер нь ийм хоёр Робокон тэмцээн Монголд болоод өнгөрсөн. Тэгээд за дараа дахиад хөгдөх байх гэж найдчихээ. Тэгээд тэр үед бас одоо ингээд 10-11 дугаар ангийн оюутнууд гэдэг чинь магадгүй та нарыг одоо их сургууль сурж явах үед чинь Монголд бас Монгол шилдэг ер нь Робокон жил болгон болдог учраас тийм ээ та энэ Робокон тэмцээнд оролцсон маш их зүйлийг сурдаг.